За туулын хурдны замыг зогсоох болсон засгийн газрын үндэслэлийг бол сая хальт сонслоо. Тэгсэн чинь энэхүү төслийг сонголтод оролцсон хүмүүс нь одоо авилга албан тушаалын гэмт хэрэгт орооцолсон байж болзошгүй, ашиг сонирхлын өчрөд байж болзошгүй учраас энэ хэргийг шалгаж дуустал энэ төслийг зогсоож байгаа гинэ. Энэ одоо юу гэж чинь эргүү одоо хэрлэгч мөнгө олдохгүй хараад таа байна нэрэ. Хэрвээ одоо энэ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа үед тэр хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх хэрэг нь байгаа шүү дээ. Чөлөөлөөд тэгээ баримтж хороод тэгээ шалгалтаа. Тэгээ ажлыг зогсоод ингэ яаж байгаа юм бэ? Ажлыгаа зогсоод ингэ яаж байгаа. Энэ яасан муухай энэ хогийн одоо нийгмийн шаар шахруу болсон ерхэл сайцтай болсон юм бэ манай улс чинь. Хэлэг хөг олдохгүй байгаа. Та нар одоо мэдчихэж байна шүү дээ. 2022-3 оны үед ногоон автобусны хэрэг гэж гарсан. Одоо ус шийдэгдэг байгаа шүү дээ. Тэгээ шин 4-5 жил бид нэр одоо энэ хэргийг хүлээгээд ингээд төсөл гасаа зогсож байгаа юм уу? 4-5 жил бид бүхэн төвжирлдээ живээд ингээд гацаад байж байгаа хэрэгтэй юм. Ямар тархин хамуур цаар пиццаа хэр юм байдаг вэ? Үнэхээр тэр асуудал байгаа бол тэрийг энэ хууль хяналтын байгууллагын шалгаа явуулдаг болохоос ш энийг засгийн газар ингээд зогсоож шалгах нь ямар учиртай. Гэвь бүр гайхаад болохгүй байгаа байхгүй наад яармч гацчаад байна шүү дээ. Бидний амьдрал зам дээр зогсчоод байна шүү дээ наач. Үгүй шалгадаг юм л шалгаж урмаа шалгадаг юм байгаас тэрэнд засгийн газар орно ямар учиртай. Ажлын зогсоож байгаа шүү бүр. Би бүр ямар стан нэр яа. Наад төвжирлээс үүдэлтэй наад хохирлж чинь жилд 3-4 ихнээд болчиход байгаа шүү. Төвжирлээс үүдэлтэй хохирлж чинь алдагдсан боломж чинь тийм байдлаар улсын хорлолд ямар учиртай юм бэ энэ чинь. Яаж байгаа юм чинь. Тэгээд нэг сургуу компаниар тавиулах гэлээ гэдэггүй. Тэр чинь 50 сургуутай цаашаа Чанхва хайвей гэдэг амар алдартай компани байл шүү дээ. Хонконгийн амар том компани. Тэгээд энэ би тэр нэг холбогдох хүнтэй уулзаа асууж ирсэнгүй. Яагаад энэ шалгарсан компани Хонконгийн China Highway гэдэг компани мөртлөөр туслан гүйцэтгэгч нь одоо тэр Монголд ингээ гэрээ байгуулж компани болсон чинь сургуу сонин компани байгаа юм бэ? Ямар ч түүхгүй шинэ компани байгаа гэсэн чинь гээ будаа наад чи учир нь юм байдаг юм аа. Хэрвээ энэ China Highway гэдэг компанитай гэрээгээ байгуулад шууд мөнгө шилжүүлчих юм бол Монгол улс нөөцийн татвар болон бос татвар авах боломжгүй болчих юм аа гэж байгаа байхгүй. Тийм учраас төслийг хэрэгжүүлэх Монголын компанийг Монголын үндэсний компанийг Монголд нь байгуулж байгаа тэр компани руу тэр 2.3 их найтай шилжүүлэх юм бол нөөцийн татвар болох тэр 230-40 тэрбум ч Монголдо үлдэх юм билээ. Шалтгаан тэр л юм билээ. Дээрээс нь нэмээд энэ төслийг хэрэгжүүлэхэд асар хэмжээний бетон дуурмаг орно. Монголд үндэсний 4 том бетоны компани байгаа шүү дээ. Цементийн компани. Хамгийн том нь одоо ингээд нэрлэх юм бол Мак Цемент гэдэг юм. Макийн маш том жилийн 1 сая тонны үйлдвэр байгаа. Дараачаар нь Мон Полимерийн Мон Цемент гэдэг том үйлдвэр байгаа. Жилийн 1 сая тонн. Дээрээс нь Төв аймгийн урд байдаг Улаан Цемент гэх хятадын хөрөнгө оруулалттай 1 сая тонны цемент үйлдвэр байгаа. Хойдлолт нь хөтлийн цемент гэх үйлдвэр байгаа шүү дээ. Монгол улсын жилийн хэрэгцээ өчүүхэн бага учраас ердөө 2 сая тонн байдаг учраас энэ үйлдвэрүүд чинь 30-40% хүчин чадлаараа ажилладаг шүү дээ жилд. Хэрвээ энэ төсөл хэрэгжээд эхлэх юм бол эдгээр чинь жилд тулсан хүчин чадал буюу сая тонныхаа үйлдвэрлэлийг гэхээр яах вэ? Энэ олон том компаниудад чинь ард байж байгаа тэр олон компаниуд чинь туслан нэслэгч бүгд мөнгөтэй болно шүү дээ. Монгол чинь хичнээн сая долларын бүтээн байгуулалтын тэр цементийн үйлдвэрлэлийн өмнө Монголд үлдэх үү. Энэ том бүтээн байгуулалтыг хийхэд туслан гүйцэтгэгчдэр дандаа Монголын компаниуд байгаа шүү дээ. Монголын компаниуд, замын компаниуд, 10-20 компани орно. Ач нь үгсэндээ 15 тэрбум, дээшээ 100 тэрбумын санхүүжилт тэр компани ч аав шүү дээ. Тэгээ Монголын тэр олон замын компаниуд ч мөнгөтэй болох чинь яагаар буруу хийж идэг. Чи эдийн засгийн эргэж байгаа, цусны эргэж байгаа үстэй чинь. Тэр тоолн чинь Монгол татвар дандаа үлдэж байна. Ажлын байрууд үлдэж байна. Монголчууд түүхэндээ ийм том бүтээн байгуулалтыг хийж байгаагүй энэ Монголын компаниуд чинь. Энэ ажилд гар бие оролцсноор эдгээр чинь хинээс ч авч чадахгүй тэр ноу хав технологи сураад байгаа юм шүү дээ. Энд чинь өөрөө Монголд үрдэх баялаг биш юм уу? Энэ замын бүтээн байгуулалтанд чинь 5-10 мянган хүн оролцох гэдэг бодоод 40 мянган хүн оролцох тэр олон компани чинь. Тэд нар чинь бүгднийг нь цалин Монголд үлдэн шүү дээ. Инженерүүд л хятаас ирэх байлаа гэхэд нэг 10-20 инженер л ажиллах байлгүй. Бусад тэр бүх хүмүүс чинь Монгол хүмүүс. Тэд нар чинь цалин орно шүү дээ. Монголын эдийн засаг руу чинь энэ орж байгаа энэ 2.3 их найдыг чинь баг 90% нь Монголдо боц иргэд ингээд маш олон бизнесүүдийг давчулдаг шүү дээ. Зөвхөн одоо би энэ Мон Цемент дээр бичлээ хойш таньсны хувьд хэлэхэд Мон Цемент тэгээд энэ Мон Полимер гэдэг үндэсний үйлдвэрийн тэр том дорноговын өргөнд байдаг цемент чинь гэхэд туслан нийлүүлэгч ханган нийлүүлэгч компанитаа нийлдэг 2000 хүний ажлын байраар хангадаг шүү дээ. Одоо эдгээр чинь дөнгөж 40%-аар ажиллаж байгаа шүү дээ.
Хэрвээ энэ том төсөл эхлэе гэх юм бол 100% ажиллаж эхэлнэ шүү дээ. Одоо энэ жилээс төлөвлөгөөгөө яаж гад. Тэгэхээр чин тэр 2000 биш 4000 болно. Олдог орлого нь 2 биш 4 дахин өссөн шүү дээ энэ чинь. Тэгээ энэ үндсэн даяараа энэ чинь өөрөөгөө чинь улс орон даяараа хүртэн цаашлаа төгжрлийн асуудлыг шийдэгдэнэ. Гэхдээ наадтаа бид том зам гүр бүтээн байгуулалтаа болно. Цааталт нь маш олон ингээд үгээр хэлшгүй ийм олон бүтээн байгуулалт явж байгаа ажлыг хүмүүс шалгаж дуусах гацаана гэдэг чинь юу гүгцэн ястаар пиццагийн ямар мал булгаачуд бид нэр ямар урагш нар нийгмийн шаар шавхрууд Монголын төрөлд гарцсан юм бэ? Одоо энэ жилд ирж байгаа энэ 30 ихнээдийн төсөвтэй энэ Монгол улсад эдийн засаг дээр дахиад 2 ихнээд ороод ирвэл яах юм? Зүгээр айлдаж жишээлээд үзье л та. Цалингийн орлого жилд 10 сая орлоготой айл байж гэж. 10 сая дотор сэтгэж штэ тэр чинь. Амьдрал нь яаж явах вэ? Жилд энэ орлого 20 сая болоод орлого нэмдээд ирэх юм бол тэр хүмүүний худалдаа авах чадвар тэр айл өрхийн амьдрал яаж сайжирдаг вэ? Яг л ийм юм Монголд бий болно штэ зам чинь. Дагалдж гарах үр нөлөө нь асар их. Маш олон хүнийг ажлын байртаа болгох, маш олон бүтээн байгуулалтыг бий болгох, маш олон шинжлэх ухаан технологи, инновац бүх юмыг суралцах юм төсөл хийж байгаа штэ энэ чинь. Тэгэхэд энэ төсөлд нь оролцож байгаа хүмүүсийн шалгана гэдэг нэрэн дээр хэдэн шалгаж дуусан тодорхой бол гацаанд яг юу гэсэн үг юм бэ? Тэг үнэхээр тийм асуудал байгаа тэрийг нь хуулийн хяналтын байгууллагын шалгаад баримтлаад хязгаарлаад ажлаас нь чөлөөж гад шалгаад гол нь ажилч явж явах хэрэгтэй байхгүй ажилч явах хэрэгтэй шүү дээ төвжирэлч байгаад шүү дээ бид нар яарамгаас ажил дээр ирж чадахгүй байгаад шүү дээ би үнэхээр хэлэхгүй олдохгүй байгаа байхгүй тэгээд энэ хэрэгсэн улс төрчлөлтөнд болоосоо эдгэрэн болоосоо энэ ажил чинь яваасаа гэд би энэ ажлыг чинь бүр тэр 13 онд бахын би бүр анх мэдсэн 22 онд барьж чад мэдээд хон толон хүлээж ирсэн шүү дээ яарамгийнхэн бид нар ашгүй бушуухан энэ ашиглалтанд ороосоо бушуухан ашиглалтанд ороосоо гэд тэгсэн чинь эхлээд энэ жалганы улс төрчлөлтөнд гарч ирсэн удамжны засагчтанд гарч ирсэн адаг сүлд нь байгаль орчны сайдны гацаахсан за хуулийн дагуу явах гэсэн нэг явуулсан гэтэл учрал ингэ яаж чад наа ажлыг чинь улсын гурлын 4 тогтоолтой шүү дээ 4 тогтоолтой улсын хурлаас байр гээд засгийн газрын 20 50 гээд тэр мөрийн хөтөлбөрт чинь багтцсан ажил шүү дээ учрлаа танаа наад Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийн чинь 24-өөс 28 оны мөрийн хөтөлбөр наач зоогдсон ажил шүү дээ тэгээ өөрийнхөө засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ингээд үгүйсгээд ингээд гацааж идэг ямар гэж энэ хэлбэг болдгоо амтан бэ гэж бод хэцтаа вэ нэр засгийн газрын 5 тогтоолт тэгээ хашаа өмнөх улсын хурлын гаргасан бүх шийдвэрүүд нь ганцхан энэ учрлын үг ёслолоо гацах хэрэгтэй юм уу өмнөх засгийн газар тэр засгийн газруудын үе юм чинь Монгол улсын засгийн газрын болохоос ч тэр чиний засгийн газар гэж яг агуулж байгаа болж наач Монголын төрийн засгийн газар байхгүй төрд чинь залгамж халаа гэж байдаг үргэлжилдэг бодол залгамж чинь нэг хулгаас гарч ирэнгүүтээ бүх ажил нь өгөөсгöd болтгүй юм чинь өмнөх нь ихлээс сайн сайхан ажлыг дараагийн нь өргөжлүүлсээр дуусгадаг юм үндэстэн гэдэг чинь өөр ингэж цаашаа урагшилдаг юм чи ямар би бүр үнэхээр хэлэх болтохгүй юм өстэй